Үйлдвэрлэл технологийн паркийг улсын хэмжээнд яг бодит үйлдвэрлэл болгоод хөрөнгө оруулагч нарыг дэмжиж явахад үндсэндээ хуулийн хэрэгжилт маань нэг хууль гаргачаад нөгөө бусад салбарын хуулиуд дээр очиод яг хуулиндаа орсон ч дүрм нь батлагддгүй, журам нь батлагддгүй ингээд нэг гацсан байдалтай зарим асуудлууд байгаа. Ер нь үйлдвэрлэл технологийн парктай холбоотой бид нар 12 журам батлахаас 7-г нь бол батлаад хэрэгжүүлээд явж байгаа. За үлдсэн 5 маань одоо ямар асуудлууд дээр ингээд гацсан байна вэ гэхээр за нэгдүгээрт энэ газрыг тусгай хэрэгцээнд авах асуудал байж. Мэдээж үйлдвэрлэл технологийн парк дээр энэ түүхэн эдийн хангамж, дэд бүтцийн хангамж энэ бүх гол хөнгөлөлт үзүүлэх гэж байгаа юм маань нөгөө дэд бүтцтэй хөрөнгө оруулаад одоо тэр газар дээр л одоо үйлдвэрлэл бүтээн байгуулалтыг дэмжих зорилготой. Гэхдээ газраа яг бүрэн нөгөө хуулийн хэмжээнд маргаангүй авах асуудал ингээ хөндөгдөж байгаа. За энэ маань журамдаа яг бүрэн тусч өгөөгүй газрын хуультай холбоотой. Энэ том бүтээн байгуулалтыг хийхэд дотоодын ажиллах хүч бол маш дутмаг байдаг. Дор хаяал 200-аас 300 одоо гадаад ажиллах мэрэгчлэлтэн бүтээн байгуулалтын 2-оос 3 жилд орж ирж ажилдаг. За энэ ажилтнуудыг төлбөрөөс чөлөөлөх хуулийн бол заалттай. Тэгвэл нөгөө ажиллах хүчнийг гадаадаас авах хуулиндаа тусаагүй учраас журамдаа ингээд орж өгдөг нэг юм асуудал байж байгаа. Эрдэнэс үйлдвэрлэлийн технологийн парк